За одоо ердөө 20 хоногийн дараа Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. За тэгэхээр та сар шинийн бэлтгэлээ хараахан базааж амжаагүй байгаа бол за мөн нэг дороос бүхнийг базаахыг хүсвэл эргэлзэлгүйгээр соёолч моол болон их найд худалдааны төвийг зорихыг зөвлөж байна. За учир нь энд нийслэлийн засаг даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Амар байна уу 2026 үзэсгэлэн худалдаа 4 дахь жилдээ болж байгаамаа. За энэ үзэсгэлэн худалдаа 1-р сарын 17-оос эхэлсэн 2-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. За тэгэхээр Амар байна уу үзэсгэлэн худалдаанд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн 1000 гаруй аж ахуй нэгж үйлдвэр компаниуд, иргэд, тариаланчид, малчид оролцож одоо нийт 55,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгч үйлчлүүлэгчдэд санал болгож байгаагаараа хамгийн том давуу талтай юм. Миний зогсож байгаа энэ хэсэгт бол Сэлэнгийнхэн нутгийн брэндээрээ оролцож байна. Сэлэнгийн утсан загас, зүгийн бал, дарсан ногооны хэсэг энд байна. За 8 харилжаа өндөр байна уу хаа? Өндөр. За Сэлэнгийн аймгийнхаа Шаамар сумаас оролцож байгаа юм шиг дээ. Тийм би Сэлэнгийн аймгийн Шаамар сумын зөвөөчин Ган Төмөр гэдэг хүн байна. Тэгээ би өөрийнхөө бүтээгдэхүүн болох зүгэн бал, зүгэн жилий, цэцгийн тоос болон бусад бүтээгдэхүүнээр оролцож байна. Мөн одоо өөрийнхөө өрхийн ачуугаар бий болгосон хүнсний ногоо болон одоо хайлмгаар бас давхар оролцож байгаа. Тэгээд хайлмг нь болохоор 3 төрлийн бүгдөө бол ээжгээтэй, жимстэй, мэхээртэй, ээжгээтэй юм 3 төрлийн хайлмг тусаар оролцож байна. Мөн хүнсний ногоо нь болохоор бол хүрэн манжингийн салаад, байтаны салаад гэдэг дандаа шармал бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Нутгийнхаа брэнд зүгийн балыг одоо хүмүүсийн хэрэгцээ, айл өрхийн хэрэгцээнд тохируулсан савлгаатаагаас гаднаас бэлгийн савлгаатаагаар худалдаалж байгаа юм байна шүү дээ. Харин тийм ээ, энэ болохоор бол одоо 3 өөр төрлийн бэлчээрээс авсан балыг ингээд бэлгийн багц болгож цагаан сарын үзэх судалгаанд оролцож байгаа одоо баяртай байна. Энэ одоо үн ханшийн хувьд хэд ах вэ? Ер нь бол үн ханшийн хувьд бол одоо нодлонгийн үн ханшаараа хэвээрээ байгаа. Ерөөсөө үн ханшаа бол нэмээгүй. Манайхад бол 1 кг балыг 30,000-аар одоо энэ багцад гэхтэл 30,000 гэсэн үг. 3 өөр төрлийн бэлчээрийн гэхээр үйлчилгээ болоод амт нь бас өөр ах уу? Амт нь бол өөр байна, үйлчилгээ бол адилхан байна. Гэхдээ ер нь хэрэглээ хамгийн гол нь зөв байх хэрэгтэй. Тэгээд хүмүүс болохоор бол халуун усан дээр зүгэн балаа хийгээд чанарын 50% нь алдагддаг. Зүгэн балыг бол бүлээн усаар хийн. Мөн одоо төмөр хавлгаар хэрэглэхгүй ийм одоо хавлага юм уу эсвэл мэржэвтрэ хавлгаар хотгож хэрэглэх гэгчний наад захын хэрэглээний соёлууд бол байна. За тэгэхээр энэ удаагийн үзэсгэлэн худалдаа бол одоо нөгөө та нар маань талбайн түрээсгүйгээр одоо бас энд үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа учраас бараа бүтээгдэхүүний үн өсөлтгүй байхад нөлөөлж байгаа гэж бодож байна. Тийм шүү. Ер нь бол нийслэлийн одоо энийг зохион байгуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийнхэн бол маш зохион байгуулалтаар биднийг дэмжиж байгаа. Тийм учраас бол одоо үн нэмэх бол ямар ч шалтгаан байхгүй. Тог болон бензиний шатхууны үн нэмэгдэг учраас нодлонгийн ханшаараа бүтээгдэхүүнөө зарж байгаа. За мөн эдгээр 1000 гаруй одоо үзэсгэлэн худалдаанд оролцогчид ямар ч түрээсийн төлбөр төлөхгүй үн төлбөргүйгээр энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа учраас аль ч төрлийн бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэлгүй. За тухайлбал үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүн байлаа гэхэд үйлдвэрийнхаа үнээр за мөн иргэд малчдын гар урлалын бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан эдээ, ааруул, сүү гэхтэл одоо яг л анхныхаа үнээр буюу хамгийн боломжтой бага өртгөөр худалдаалагдаж байгаагаараа давуу талтай юм аа. За тухайлбал бэлгийн бараа гэхтэл ердөө 1000 төгрөгнөөс эхлээд дээшээ одоо таны боломжинд нийцсэн бүхэл төрлийн үнийн сонголтоо байгаа бол дээл хувцас, малгай гутлын хувьд ч мөн харилцан адилгүй үнэтэй байна. За сүү цагаан эдээ одоо Сэлэнгийн дарсан ногоо, улсын чацарган, ховдын нэрийн 10 гурил гэх мэт нутгийн брэндүүд гэхтэл яг л тухайн орон нутагта зарагддаг үнээрээ байгаа учраас хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж одоо энэ их мөнгөний урсгалыг дотооддоо үлдээхийн тулд за мөн одоо хитвчэнд байгаа мөнгөө хэмнэхийн тулд Амар байна уу үзэсгэлэн худалдааг зорьсноор та нэг дороос сар шинийн бэлтгэлээ хамгийн боломжтой үнээр хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой шүү гэдгийг онцлон дуулгаж байна.